Өнөөдөр бол бид нар энэ дандаа хоттой холбоотой энэ асуудлуудыг ярьж байдаг. Энэ манай Сүхбаатар дүүргийн засаг дарга гэж нэг мафийн сүлжээ болсон нэг дурак одоо яа тийм дуудахаар ирдэггүй юм уу? Яа тийм эдрэг одоо урьж заалж авчирж энд суулгах юм уу? Тамгийнхаа даргыг одоо тамгын дарга нь авилга авж байгаад сайхан хоригдсон байж байгаа. Тэгээд засаг даргатай одоо хариуцлага тооцох хотын дарга шүүхээр шийдвэр гараагүй бол одоо хэнийг буруутаа тооцохгүй гэсэн. Одоо хоригдож байгаа бол мэдээж авилгын маш том сүлжээ юм байж аж хоригдож байгаа бох. Хотын даргаыг би одоо өөрийг нь холбоотой гэж юу н хардаж эхэлж байна. Хэрвээ иймэрхүү одоо өөрийнх нь мөрийн хөтөлбөрт 28 он хүртэлх мөрийн хөтөлбөрт авилгатай тэмцэнэ гэд ингээд маш тодорхой тусгацсан байгаа юм байлээ. Энэ асуудалд ороод байгаа энэ нөхдүүдтэй арга хэмжээ авч цаашаага зэгсэл цэвэрлж явахгүй бол хотын дарга өөрөө ямар нэг хариуцлага хүлээх ёстой гэдгийг бас хэлхийг хүсэж байна.